9-р анги гурвалжинд тригонометри харьцаа бичих хичээл судлаа. За тэгээд энэ тэгшүнцэд гурвалжин байгаа 90 градус энэ альба үнцэг. Тэгвэл энэ үнцгийн косинус энэ альба үнцгийн косинусын утгыг олъё. За косинусын утгыг олохын тулд бид насан катетыг геометризэд харьцуулсан харьцаагаар энэ үнцэг илэрхийлэх нь. За тэгвэл косинус альфа тэнцүү. За бидэнд энэ зургаар бол мэдээлэл өгөгдсөн байгаа. Тэгэхээр за B маань B насан катет маань 6 нэгж юм байна. Геометриз бол 10 нэгж юм байна. За энэ харьцаанаас энэ тэнцүү 0.6 гэсэн энэ хариу. За тэгэд энийг бид нар одоо нөгөө энэ хоёр геометриз насан катетыг геометризэд харьцуулсан харьцаа нь 0.6 баавал энэ маань яг альфа нь хэдэн градус үнцэх юм бэ гэдгийг бид тодорхойлох ёстой. За та бүхэн хараахан яг 9-р анги учраас за тэгэхээр одоо бид 0.6 гэсэн энэ утганд косинус хэдэн градус үнцэг харгалцахыг үүснэ. За тэгвэл 0.6. За тэгэд яг та нар 9-р ангид уруу пункт гэж үзсэн. Тэгэхээр одоо энэ косинусын сөрөг нэг зэрэг 0.6 хэдийн болохоор энэ 53 13 градус юм гарч байна. 53 13 градус. За косинусд ингээд тэгэхээр энэ нэг үнцгийг бүгдээрээ тригонометрийн дөрвөн харьцаагаар батлая. За одоо синус. За синус бол хурцэнцгийн эсрэг орших катет аг геометризэд харьцуулж байгаа. За бидэнд энэ эсрэг орших катет 8 гэдэг өгсөн байна. Тэгэхээр энийг за синус альфа тэнцүү 8-ыг хуваах нь 10. За бид нар энд яг хөртөр дижил юунд хураагдах боловч мөн чанарын хувьд тэгээд адилхан. За энэ 0.8 гарна. За тэгвэл 0.8 градуст энэ синус нь бас адилхан. Энэ харьцаа зөвлөл энэ адил гарах ёстой. За энэ дээр нэг зүйл чи энэ дээр нь бид нар нэг Пифагорын теорем энэгээр энэ маань зөв гурвалж нөгөө энэ гурван тоо маань яг Пифагорын тоонууд мөн үү биш үү гэдгийг бид нар энэгээр ингээд баталчих. За тэгвэл катетуудын квадратуудын нийлбэр нь геометризийн квадраттай тэнцүү гэсэн Пифагорын албан теорем байгаа шүү дээ. За энэгээр ингээд харах юм бол бидний хувьд бол А чинь 88-ын 64. За нэмэх нь Б чинь 6-гаа 6 36 энэ тэнцүү 100 гар. За 100 гэдэг маань 10 квадрат 100 гэдэг ингээд мөн байна. За одоо синусыгаа бүгдээрээ бодъё. За мөн адилхан синус 0.8. За тэгээд тригонометри ингээд энэ уруу функцэн. За мөн адилхан 53 13 градус гэдэг энд батлагдчихж байна. За одоо танксаар үзье. За танкс бол танксын харьцаа бол эсрэг орших катетыг насан катет харьцуулж хоёр катеттэй харьцаа байна. За эсрэг хурцэнцгийн эсрэг орших катет чинь 8. Насан катет нь хэд байгаа? Танкс. Насан катет нь 6 байгаа. За 8-ыг 6 таваа. За одоо тэгвэл эн чинь хэд гарах вэ? Тэгэхээр 2 тоосчлоо 4. За
За гэтэл танксууд ерөөсөө синус косинус танкс танкс гэсэн хамгийн дээд утга бол юу байх хэвээр нэгээс илүү байх хэвээр. За тэгээд танкс утга нөгөө нэгээс илүү байх хэвээр гэдэг ингээд ойлгоцсон байна. А гэхдээ энэ гурвалжин маань ингээд зөв байгаа. Ингээд энэ дээр бүгдээрээ уруу юугаа олъё. За тэгэхээр 4-ийг хуваах нь 3. Одоо энэ дээр танксын уруу. За тэгэхээр 5313 градусын тохирч чинь яг л бид нар чинь нэг л гурвалжны хувьд тооцоолол гэж байгаа. Одоо катанксын харьцааны хувьд бичье. За катанкс чинь танксын уруу харьцаа. Тэгэхээр энэ чинь А-г Б хуваасан юм чинь танкс нь Б-г А хуваах. Б хуваах нь А. За Б нь 6, А нь 8. За тэгэхээр энэ бол 3, энэ нь 4. За тооцоолол хийлээ. Одоо бүгдээрээ 3-ыг хуваах нь 4 гэсэн ингээд бодно. За тригонометр уруу катанкс за ингээд 5313 градус гэж. Ингээд нэг гурвалжны хувьд ингээд энийг бид биччих болно. За тэгээд цааш нь дэлгэрүүлээд энэ багш нь тойрог дээр үзүүлээ. За тэхийн тулд одоо юу яа? 1 градустай тойрог зур. За 1 градустай тойрог дээрээ саяныхаа гурвалжныг дүрслэе. За бидний гурвалжин чинь 6 ийшээгаа 10 гэдэг чинь 1 гэж ойлгоод 6. За энэ гурвалжин чинь ингэсэн байна. Энэ 0.8. За ингэсэн ийм гурвалжин бидэнд өгөгдсөн юм тийм ээ 6. За энэ үцгийг хэмжээ. За 5313 градус баталгаатай харагдчихна. За тэгээд яг энэ зэг дээр харгалзах X-ийн утга чинь косинус утгаас 0.6 гарсан. Энэ И-ийн ойрднот нь 0.8 чинь синус болсон. За тэгээд энэ дээр үндэслээд ингээд ойлгох нь да.